Улаанбаатарын цагдаагийн газрын халаасны хулгайн гэмтэрхтэд тэмцэглэсэн Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмтэрхтэд тэмцэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг. Халаасны хулгайн гэмтэрэг нь ихэвчлэн нийтийн тээврийн том аварын автобус, ихтэйд сургуулиуд, хүн ихээр зорчдог гудамж талбай, зах болон үйлчлэгээний төвүүдэд ихэвчлэн үйлдэгддэг байна. Халаасны хулгайн гэмтэрхтэд тэмцэх хэлтсийн албаагчид ихтэйд сургуулиудаар явж 20 орчим удаагийн үйлдэлээр бусдын халаас улам цүнхнээс гар утас төрөвчтэй эзэсүүлсэх хулгайлсан с сэжигтэн 7 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчлан шалгалтын үйл ажиллагааг явуулж байна. С сэжигтүүд нь 15-аас 25 насны эмэгтэйчүүд бөгөөд амар хэлбэр аргаад мөнгө олох зорилгоор халаасны хулгайн гэмтэрэг үйлдэг байсан нь тогтоогдсон байна. Иргэд тавхан халаасны хулгайн гэмтэрэг үйлдэгдэж байгаа этгээдийг харсан тохиолдолд цагдаагийн байгууллагт яаралтай мэдэгдэж байх нь тус гэмтэргийг хурдан шуурхай илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм а. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгч байгаа халаасны улгаан гэмтэрэгтэй тэмцэх гэмтэргээс урдсан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр за тус хэлцээс 9 сараас эхлэн тодорхой үнэгний аав нэртэй тусгаалсан арга хэмжээг тодорхой үе шаттай зохион байгуулсан. За энэ арга хэмжээний үр дүнд халаасны улгаан гэмтэргийг урьдчилан өгсөн тохирч бүлэг зохион байгуулалтад үйлддэг 4 бэлэг этгээдүүдийг олж илрүүлэн одоо шалгалтын ажиллагаа явуулж байна. За с сэжигтэй этгээд бүлэг зохион байгуулалтад үйлж байгаа с сэжигтнүүдээс гол толгойлон оролцдог нэр бүхий 5 этгээдийг цагдсан орох тасган сэргийлэх арга хэмжээ авч холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна. За шалгалтын өрөөнд нийт иргэдэд 29 сая төгрөгийн хохирол учруулсан 18 сая төгрөгийн үн бүхий нийт 57 гар утас сулгайс ийм хохирлууд одоогийн байдлаар тогтоогдож байна. За эдгээр бүлэглүүд бол Улаанбаатар хотын ихтэйд сургуулиуд, за нийтийн томоохон зах, худалдааны төвүүд болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээр явж халаасны улгаан гэмтэрэг үйлддэг. За үйлддэг арга хэлбэр нь бол бүгдээрээ зохион байгуулалтад тодорхой өөрсдийн гэсэн үйл оролцоотойгоор ингэж оролцож байдаг нь одоогоор тогтоогдож шалгагдж байна. Ялангуяа ихтэйд сургууль оюутнуудын гар утсыг хулгайлдаг УХ нарын 7 оны бүрэлдэхүүнтэй 15-аас 25 насны бүлэг эмэгтэйчүүд байгаа. Энэ эмэгтэйчүүд маань нийтдээ 7 хүний бүлэгтэй. За эдгээрээс тодорхой толгойн зохион байгуулалтад 2 этгээдийн бас цагдаа орох таслан сэргийлэх арга хэмжээг авч явж байна. За энэ арга хэмжээнд дээр бол улсын ерөнхий прокурор, нийслэлийн прокурорын газруудтай хамтарч энэ арга хэмжээг зохион байгуулж явуулж байгаа. За энэний үр дүнд бол энэ с сэжигтэй этгээдүүдийг одоо илрүүлж энэ чиглэлээр таслан сэргийлэх, урдсан сэргийлэх арга хэмжээнүүдийг цаашд бас халаасны улгаатай тэмцэх энэ бүлэг зохион байгуулалтад үйлдэж байгаа энэ гэмтэргийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр энэ арга хэмжээнүүд үе шаттай явуулнаа.